50 сая уу? 120 сая уу? Эсвэл бүр дүүнээс чих үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий зугаати 642 литрээр оролцсон бурвас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Тохирол даваа аваг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас синий телевизээр явагдана. Та өөртөө байрлах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил. Сайн байцгаана үзэгчдээ та бүхэнд орой мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 18 цаг 20 минут аль хэдийн болсон байна. За манай нэвтрүүлэг тодорхой техникийн шалтгааны улмаас болоод яг 17 цаг 30 минутанда хүрч чадахгүй байгаад хүлцэл өчье. За ингээд өнөөдрийн 4-ийн 3-р зэргийн хонжуурыг бид хамтдаа тодруулах гэж байна. За өнгөрсөн 2016 оны 5 сарын 27-ны тоглолт. Тэр 27-ны тоглолтын 6D дээр 4-р зэргийн хонжуурыг за нэг сонин нэртэй хүн байна шүү. Нэвсэл нэртэй хүн хоцсон байна. Танд баяр хүргэе. За та 150 мянган төгрөг хоцсон юм байна. Танд баяр хүргэе. За ингээд 4-ийн 3-р зэргийн хонжуурын 2 бөмбөлөг гарч ирсэн. Эхнийх нь 2, дараагийнх нь 7 дугаартай бөмбөлөг байна. Эхнийх нь 2, дараагийнх нь 7. За түүний дараагийн бөмбөлөг 8 дугаартай бөмбөлөг байна. Тэгэхээр 6D-ийн 4-р зэргийн хонжуур гэхээр 4 тоо яг дарааллын дагуу зөв таасан гэсэн. За ингээд хамгийн сүүлийнх нь 3 2 7 8 3 2 7 8 3 гэсэн энэ 4 бөмбөлөгний тоог дараалал алдахгүйгээр яг зөв таасан тэр хүн өөрийнхөө бооцоог 500 дахин өсгөж авч байгаа. За таны бооцооны мөнгө хамгийн багадаа бооцоон тавих мөнгө 500 төгрөг байх ёстой гэдгийг бити мартаарай. За үргэлжлүүлээд 4D-ийн 2-р зэргийн машиныг ажилууллаа. За азтнуудын сэтгэгдлүүд энд байна. За Coral Center төвөөс төвийн лотогоос 150 мянган төгрөг хоцсондоо баяртай байна гэж. Тэгэхээр энэ бол 5 сарын 27-ны өдөр 6D-ийн миний түрүүний яриад ирсэн 4-р зэргийн хонжуурыг хоцсон хүн байгаа. За дахин тоглож бусад хүмүүсээ тоглуулах болно. Тэгээд үндэсний лотерей хамт олонд амжилт хүссэн байна. За 2 бөмбөлөг өнгөрч байна. 3-7 4D-ийн 2-р зэргийн хонжуур 3-7 гэсэн тоотой бөмбөлөг гарч ирсэн. За дараагийнх нь 1 3-7-1 3-7-1. За түүний дараагийнх 9 3-7-1-9. За ингээд 4D-ийн 2-р зэргийн хонжуурын машинаас гарч ирсэн 4 бөмбөлгөн дээрх тоог та бүхэндээ дахиад хэлье. Энэ бол 3-7-1-9. Ахаад анхааралтай сонсож байгаарай. 3-7-1-9. За олон хүмүүсийн тоонл таарж байгаасаа гэж би дотроо боддоо шүү дээ. За ингээд 4D-ийн 1-р зэргийн хонжуурын машиныг хамтдаа ажилуулъя. Харцгаая. За мөн адилхан зарчмаар 4 бөмбөлөг гарч ирнэ. За 4 бөмбөлөгнөөс 4 бөмбөлгөн дээрх тоонуудыг яг дарааллын дагуу зөв таах юм бол та өөрийнхөө бооцоог 4D-ийн 1-р зэргийн хонжууроос 1000 дахин 2000 дахин өсгөж авна. За яг энэ 4D-ийн 4 бөмбөлөг гарч явах хооронд та бүхэндээ бас нэг баяртай гоё мэдээг дуулгая. Та бүхэн бас хуваалцаарай. Энэ юу вэ гэвэл эх нэгд өдрийн нэвтрүүлгээр 4D-ийн 1-р зэргийн хонжууроос за өөрийнхөө бооцоог 2000 дахин өсгөж чадсан нэг хүн нэгд өдрийн нэвтрүүлгээр оролцож бид шагналтыг нь гардуулах болно. За одоогийн байдлаар 218 гэсэн бөмбөлгүүд гарч ирсэн байна. Хамгийн сүүлийнх нь тэг. За ингээд 2-1-8 тэг 2-1-8 тэг гэсэн 4 тоо гарч ирсэн байна. За тэгээд энэ тоог амжилттай таасан хүний бооцоо 2000 дахин өсөх юм байгаа шүү. За ингээд 4D тоглосон хүмүүст бүгдэнд нь баярлалаа. Үргэлжлүүлээд 6D. За 6D бол хамгийн
супер хонжуур нь бол энд байгаа 60 бөмбөлгнөөс гарч ирэх 6 бөмбөлгийг нь дарааллын дагуу яг зөв таасан тэр хүн 50 сая төгрөгийг эзэн болох учиртай юм байна. За ингээд машин ажиллууллаа. За хамгийн ихнийх нь тэг байна. Тэг. Дараагийнх нь 7. Тэг 7. За түүний дараагийн буюу 3 дахь өмлөг шүү. 6. Тэг 7 6. За дөрөвдөх нь 5. Тэг 7 6 5. За 5 дахь өмлөг 5 өмлөг нь 5 байна. Одоогийн байдлаар тэг 7 6 5. За ингээд 6 дахь өмлөг. 6 дахь өмлөг нь бас 5. За ингээд 6-ийн 60 бөмбөлгнөөс 6 бөмбөлг нь амжилттай гарч ирсэн. За тэгэхээр 4-р зэргийн хонжуур гэхээр та ингэж ойлгох нь шүү. 3-р зэргийн хонжуур хоцсон юм ба шүү дээ. Нэвсэл маань. Яг гэхээр 150 мянган төгрөг хоцсон тийм үү? 3-р зэргийн хонжуур бол ямар учиртай вэ гэвэл эсвэл эхний энэ 4 тоог дарааллын дагуу яг зөв таах. Аль эсвэл сүүлийн энэ 4 тоог дарааллын дагуу яг зөв таах. За хэрвээ та өнөөдөр 6 5 гэд сүүлийн 4-ийг зөв таацсан бол та 150 мянган төгрөг хонжуурт хожиж байгаа. За ингээд 6-аас гарч ирсэн 6 бөмбөлөгтэй бүгдөө хамтдаа өшөө дотн танилцъя. Дарааллын дагуу хамгийн гол нь зөв таах ёстой. За тэг 7 6 5 тэг 7 6 5. За яг энэ 6 бөмбөлгийг зөв дарааллын дагуу таасан тэр хүн 50 сая төгрөг хочих юм байна шүү дээ. За ингээд 6-ийн энэ хүрээд өндөрлж байна. Та бүгдийн тоонууд бас эвтэйхэн сайхан таарсан байх гэж би дотроо найдаж байна. Тэгээд хэрвээ таараагүй бол дараагийн тоглолтод амжилт хүсье. Таарсан хүмүүст бүгдэнд нь баяр хүргэе. За ингээд өнөөдрийн ер нь бол үндэсний лотерейн хамгийн өндөр хонжуур болох 120 сая төгрөгийн төлөх тоглолтоо бүгдээ хамтдаа эхлүүлье. 1-ээс 42 дугаар бүхий бөмбөлгнүүдээс 7 бөмбөлөг гарч ирнэ. Энэхүү 7 бөмбөлөгний эхний 6 бөмбөлгийг дараалал харгалзахгүйгээр зөв таасан тэр хүн 120 сая төгрөг очих юм байна. За ингээ хамгийн ихнийх нь хэдвэ? 41 маш өндөр тоо гарч ирж байна. Тоо бөмбөлөг гарч ирж байна. 41-ийн дээр ерөөсөө 42 байгаа шүү дээ. За дараагийнх нь 16 41 16. За хамгийн ихний бөмбөлөгний хамгийн ихний 6 бөмбөлөгний тоонуудыг нь дараалал харгалзахгүйгээр л зөв таах юм байна. Тэгэх юм бол та 120 сая төгрөгтэй байна. За 3 дахь бөмбөлөг нь 4 гэсэн дугаартай байна. 41 16 4. Дараагийнх нь энд байгаа гарч ирж байгаа бөмбөлөг бол 6 дугаартай бөмбөлөг байна. 41 16 4 6. Ер нь 4-тэй холбоотой, 1-тэй холбоотой, 6-тай холбоотой тоонууд гараад ирлээ дээ. За дараагийнх нь 19 41 16 4 6 19 22. За энэ бол 6 дахь бөмбөлөг хөрж байгаа. За ингээд энэ 6 бөмбөлгийг
зөв таацсан бол та 120 сая төгрөг хонжуур тоожж байгаа гэсэн. За өнөөдрийн бонус бөмбөлөг 8. За ингээ өнөөдрийн бүх 25 бөмбөлгийг маш амжилттай гаргаж ирлээ. За ялангуяа сүүлийн 6 7 бөмбөлөг бол их сонирхолтой тоонууд байна. Яагаад тэгж хэлж байгаа юм гэхээр 30-тай тоо миний нөгөө хэлээд идэг 30-тай тоо ер нь л багадаа 2 за ер нь тэгэл 4 5 гардаг да. Гэсэн чи энд бол 30-тай тоо нэг ч алга байна. За ингээд өнөөдрийн 7 бөмбөлөгтэй та бүхэн танилцсан уу? 41 16 4 6 19 22. За өнөөдрийн хамгийн сүүлийн бөмбөлөг буюу 7 дахь бөмбөлөг бонус бөмбөлөг 8 дугаартай. За ингээд өнөөдрийн тоглолт энэ үрээд өндөрлж байна. Та бүхэн амралтын өдрөө сайхан өнгөрөөгөөрөө нэг дахь өдрийнхөө дугаараар тоглолтоор уулзцгаая. Нэг дахь өдрийн одоо дугаараар бид сая төгрөгийн эзэнд шагналыг гардуулах болно. За сайхан амраарай. Баяр та. 50 сая уу? 120 сая уу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. 2,550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдийн эзэн. Хати 642 лотерейд оролцсон. Бурбас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Тохирол даваа аваг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Синийг телевизээр явагдана. Та өөртөө байрлах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил.